Гэрэлт амьд яриа. Үзэгч танд орой мэндийг хүргэе. Гэрэлт нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. Бид нар өнөөдөр хамтдаа хүүхдэд ер нь ном уншиж өгөх нь хэр чухал байдгийг энэ талаар ярилцахаар зочин ирсэн байгаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг ирсэнд маш их баярлалаа. Тав хүнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр орчин үед ингээд хүүхдүүдийг цагийг янз бүрээр өнгөрөөх юм янз бүрийн арга барилууд бий болоод байна л да. Аргууд тий. Зурагт их үзэж гин, PC их тоглож гин, хичээл ном тэргээл янз бүрийн тэгээд уулын секцүүч янз бүрийн олон болчих. Тэгээд энэ дотор дундаа бас яг харьцангуй орхигдоод байгаа нэг зүйл маань хүүхдүүдэд ном уншиж өгдөг ийм нэг соёл бас жоо орхигдоод байгаа мó гэж боддог. Тэгэхээр ер нь бол бага насны хүүхдүүдэд те ялангуяа эцэг их нь хандж байгаа ном уншиж өгөх юм ямар одоо давуу талтай байдаг вэ? Тэр хүүхдэд ямар ач холбогдолтой байдаг вэ? Аха. За яг би өөрийнхөө амьдралын ингээд туршлагаас харах юм бол ном унших гэдэг бол хүүхдийн нөгөө сэтгэн бодох чадварыг бас их хөгжүүлж өгдөг юм шиг. Тэгээ би бас хүүгээ бага байхад нь яг нэг сайн хэрэгжүүлж чадаагүй ч гэсэн ер нь болж өгвөл ном уншиж өгөхийг хичээдэг байсан. Тэгээд өөрийнх нь дуртай тийм хүүхдийн зурагтай ном ингээ үзүүлж агаад тийм ээ. Тэгээ бас тийм сургамжтай тийм номуудыг ингээд ярьж өгөх юм бол хүмүүс их дуртай. Тэгээ өөрт нь нөгөө анхаарал тавиад ингээд юм уншиж өгөхөөр хүмүүс маань нөгөө хайрыг мэдэрдэг. Яг өөрт нь бас ээж маань өнөөдөр анхаарал тавьж ийн бас тэр зүйлээр дамжуулаад бас ингээ хүүхэд тэр одоо уншиж өгч байгаа зүйлүүдээс ингээд юмыг олж авах нь бас толгой сэтгэн бодох чадвар нь бас дэвшилж байдаг. Надтай бас ингээ харилцаж байгаа учраас харилцааны тэр тал дээр бас маш их олон зүйлийг бас сурж авдаг байсан. Тэгээд ер нь эцэг эхчүүд энэ зүйлийг ер нь хэрэгжүүлж авах их сайн гэж. Таны хувьд тэгвэл за өөрийнхөө хүүтэй болохоор бас тийм хүсэл байдаг ч гэсэн нэг их бас тэгээд чаддаг байсан. Тэгвэл таны багын тэгвэл яг байдал ерийн бага наснда юу яаж яг номны тал дээр өссөн бэ? Хэр их номтой байх юмсан. Тий. Яг миний бага нас бол нөгөө социалист нийгэмд өссөн. Тэгээ би одоо 40 хүрч байна. Тэгээд яг социалист нийгмийн үед бол тэр бол нэг 80-аад одоо 70-аад оны сүүлч 80-аад оны их байсан үе. Тэгээд тэр үед бол зурагт гэж юусоо байгаагүй. Тэгээд сонсдог минь бол ганц радио. Орой 9 цаг болоход нөгөө үлгэрийн цаг гэл тэрийг хүлээдэг байсан тийм. Тэгээд яг миний амьдралд бол ном бол их нөлөөлсөн л доо. Тэгээд яг номонд дуртай, номонд хайртай болоход миний эмээ өвөө хоёр маань их нөлөөлсөн. Тэгээд яа тэгэхээр аав ээж хоёр маань нөгөө ажил хийгээл явцдаг. Тэгээд тэр үеийн хүмүүс ээж аав нар бүгдээрээ л ажил хийдэг. Эмээ өвөөнөр нүсгдэг байсан учраас тэгээд эмээ өвөө хоёр маань нөгөө ном их уншдаг хүмүүс байсан. Тэгээд уншсан ном ингээ биднэрт их ярьж өгдөг. Тэгээд тэр түүхүүд нь их сонирхолтой. Тэгээд эмээ өвөө маань ингээд гэртээ харьчих юм бол би тэднийд очих их дуртай. Тэгээд тэд ном уншсан ном тэр түүхээс нэг сонсох дуртай байсан. Тэгээд ер нь сургуульд орсныхаа дараа ч гэсэн хүн амт ингээд мөнгө өгөөж штэ ээж аав ч юм уу ингээд энэ чочмоч ирээл мөнгө өгөхөөр хүүхдүүд бол энэ дэлгүүрт очиод юм авч иддэг байсан бол би номын дэлгүүр рүү өгдөг байсан байна. Ном авч уншдаг тий. Очиж ном авч уншдаг. Тэгэж яг миний амьдралд ном бол их нөлөөлсөн байгаа тий. Би таны ингээ ярьсан чи өөрийнхөө бага насыг яг санчлаа л да. Үүлэн бор гэдэг нэг бор хавцтай ном байсан. Тэрнийг би дүүнэртэйгээ ахаараа их уншуулдаг байсан. Тэгээд манайх чи айлаас дөрүүлээ. Тэгээд дөрөв хүүхдийн гоолт нэг ном чи өстой нилээн болдог гэсэн минийх чинийх энэ миний үлгэр энэ чиний үлгэр гээд тэгээд одоо яг таны санаж ирсэн чи нэрээ тэр үед номыг хямдхан байсан юм уу да? Хямдхан байсан тий. Тэгээд баяр болохоор Мартин 8 бол эсвэл цэргийн баяр болохоор бид нар эргээгээд мөнгө цуглуулж хагаад аав ээжтэй манай дүүнэр би нийлж хагаад ном их худалдаж авч өгдөг байсан. Тэгээд мэдгүй тэр үед одоо гэхдээ одоо санахаар ямар учир утгатай номыг яаж сонгож өгчсэн ерөөсөө санахгүй байна. Тийм үү. Ямар ч хэлсэн ном их чухал гэдгийг л их зүрх сэтгэл их ойрхон тэгээ шингэсэн байсан юм байна л та. Танд юу н тийм хайртай унших дуртай ном байсан уу?
За одоо яг би их олон ном уншсан болохоор олон номнууд байсан болохоор одоо яг нэрийг нь бол сайн санахгүй байна. Ямар ч хэлсэн нөгөө хүүхдийн унших дуртай тийм номнуудыг бол ингээл очиод ер нь аваал их уншдаг байсан тий. Ер нь ингээд манхан яг ном бол ертөнцийг харах цонх юм гээл те багаас ерөнхийдөө тэгж их суртал таж өссөн иймэрхүү байдалтай учраас энэ номыг бол ач холбогдлоо гэдэг ерөнхийдөө бол мэдээд байна. А яа практик дээр энэ яг манай хүүхдэд одоо ном яаж нөлөөлөд байгааг бас нэг төдийлнийг харахгүй байна уу да. Яг л өөр зүйлийг сурж байгаагаараа хүүхдүүдэд айгүй хөсөж ийн гэж бодоод байдаг тийм. Хүүхдэд ингээд ном уншиж өгөөд байхад тэр хүүхдээ юунд сайжраад байгааг бас тэр бодлого төдийлэн харахгүй байгаа юм шиг. Тэгээ тэр нь бас нэг харагдахаар юм байдаг ч юм уу. Бас тий ялангуяа сэтгэн бодох чадвар нь хэрэг өсөж байгааг одоо наснаасаа болж нэмэгдээд байгаа мó ном уншиж өгснөөс болж нэмэгдээд байгаа мó сэтгэн бодох чадвар. Энэ талаар янз бүрийн хийсэн судалгаа энэ төр ер нь байд юм байгаа дурдвар. Ялангуяа та гэр бүлийн тий одоо талаар зөвлөгөө өгдөг гэр бүлийн судлаач хүний хувьд энэ талаар ерөнхийдөө өөрийнхөө бодлыг ярьждаг. За яг хүүхэд учраас яг бодит яг одоо яг хүүхэд ингэж өөрчлөгдөж гин шүү гэдгийг бас харахад бас хэцүү л дээ. Гэхдээ хүүхдийн нөгөө сэтгэл зүйн тал дээр одоо бас өөрчлөлтүүд гардаг. Тэгээ хүүхэд ингээд ном уншиж ингээд өгөхөөр бас ингээд одоо тэр дотор чи янз бүрийн үйл явдлууд гарч байгаа шүү дээ. Номын өөрх нь үйл явдал. Тийм үйл явдал тийм номын үйл явдлууд. Тэгээ тэр дотор яг эцэг эхчүүд бид нар болохоор нөгөө хүүхдүүдтэй аль болохоор нөгөө өөртөө хэрэгтэй гэсэн тийм ээ хүүхдэд хэрэгтэй гэсэн номыг сонгож аваад уншиж өгч байгаа шүү дээ. Өөртөө сонгож аваад уншиж өгч байгаа. Тэгээ тэр дотор маань нөгөө хүнийг хайрлах сэтгэл тийм ээ бас одоо нөгөө байгаль орчноо яаж хайрлах вэ? Бусдыг яаж хайрлах вэ тийм ээ? Тэгээ бусдыг яаж хүндэтгэх вэ гэсэн тэр талаар ингээд уншиж өгөхөөр хүүхэд яг тэр үедээ ингээд сонсоод өнгөрдөг ч гэсэн тэндээсээ бас юм сурсан байдаг. Дараа нь би энийг өнөөдөр хайрлах ёстой шүү. Би дүүдээ ингэж хайрыг үзүүлэх ёстой тийм ээ? Би ахыгаа хүндэтгэх хэрэгтэй юм байна гэсэн ийм зүйлүүдийг бас хүүхэд сурч аваад тэрийг амьдрал дээр бас хэрэгжүүлэх тийм ээ? Тийм боломжтой байна. Тэрийг бас харж болдгоо л доо. Тэгээд ер нь эцэг эхчүүд бол яг хүүхдтэй ном уншиж өгөх нь чухал, номтой нөхөрлүүлэх нь чухал гэдгээ мэддэг ч гэсэн бас аргаа олдгүй юм шиг надад санагддаг. Одоо жишээлбэл нэг ном авч өгнө. Тэгээд за уншиж чаддгүй хүүхдүүд бол зурагтай ном аваад өгчлээ. За наа зураг хараараа энэ юу вэ, энэ юу вэ, энэ юу вэ. Тэгэл орчдөг. Эсвэл уншиж сурсан, тийм уншиж сурсан хүүхдүүд бол за чи наатаа өөрөө уншаараа би чамд ингээ ном авч өглөө шүү. Ингээ чи ном уншаагүй харагдах юм бол дэмий шүү ч гэх юм уу те. Зүгээр л ингээл нэг номигтэй ингээд байснараа тэр хүүхдэд худалдаж авч гиснээрөө өөрөө л уншаал ерөөсөө л номтой нөхөрлчих юм шиг бодоод байдаг гэжтэй. Энэ тал дээр та өөрийнхөө үзэл бодлоос хуваалцаач. За яг хүүхдийг номон дуртай болгоход эцэг эхчүүд л их нөлөөлөх хэрэгтэй л дээ. Нэг өдөр л ном авч өгөөл за чи унших юм бол хүүхдээ уншихгүй штэ. Багаас нь ингээд нөгөө одоо ой хүрэхээс өмнө тийм ээ яг хүүхдийн наснаас нь тохирсон номнууд одоо бол их гардаг болсон байна шүү дээ тийм ээ номын санд очих юм бол бид нэр хүүхдийн номнуудыг бол яг насныханд тэр англиар өнөөдөр одоо авах боломжтой болсон байгаа учраас тийм учраас яг хүүхдийг номон туртай болгоё гэж байгаа бол ээж аав нэг багаас нь ном уншиж өгвөл бас тэгжээж хүүхдийг ном уншдаг болохоос шууд л нэг өдөр тийм ээ хүүхэд тийм одоо зурагтай ном туртаа гэж нэг зурагтай ном авчраад унших юм бол хүүхэд уншихгүй. Тэгээ сүүлийн үед бас хүүхдүүд ийм ер нь их юм хүүрнэл зохиолыг бол унших дурггүй болчихсон. Дандаа тийм зурагтай яад комик юм уу тийм ээ тийм номнуудыг ер нь унших яагаад тэгэхээр амархан уншигддаг тийм ээ. Бас зурагтай учраас тэндээс ингээд нөгөө төсөөлөн бодох чадвар ашиглахгүйгээр тэр ингээ харах боломжтой бэлэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бас нөгөө хүүхдэд өөрт нь бас сөрөг нөлөөтэй л дөө. Тийм тэгэхээр яг хөө энийг эцэг хэн л багаас нь ном уншиж өгч байж тийм ээ. Тэгжээж хүүхэд номон туртай болох. Сая мөнгөгийн асуусан асуултнаас илүү нэг юм тодруулмаар санагдчихлаа. Хүүхэд өөрөө ном унших, одоо ном уншаад сурсан хүүхэд ном авч өгөөд ном уншуулах. Эцэг их нь тэр хүүхдэд уншиж өгөх хоёрын хоорондоо бол мэдээж ялгаатай байх л та тий. Хүүхдээ өөрөө уншиж байхдаа бол мэдээж эцэгчүүд их хөвчлэн
өөрөө уншдаг хүүхдүүдийг л илүү өөрийг нь уншдаг болгох гол ингэдэг. Энэний хажуугаар яг эцэг өөрөө хүүхдэд ном уншиж өгдгийн ач холбогдол бас байх уу? Эсвэл зүгээр хүүхдэд ном уншиж өгч байгаа юм аа ач холбогдол зөвхөн тэр хүүхд ном уншдаг болгохын төлөө юм уу? Үгүй. Яалаа гэж тийм ном уншиж өгч гинэ гэдэг чинь бас энэ эцэг эхчүүдэд өөрсдөө бас тэг эргэж харах тийм ээ. Тийм нэг бас боломж ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ би хүүхдэд хэр зэрэг цаг гаргаж байна тийм ээ. Эн чинь бас нөгөө хүүхдэд тавьж байгаа анхаарал тийм ээ, хайр халамжийн бас нэг илэрхийлэл байна. Заавал ном уншиж одоо ном унших зорилгоор тийм ээ, хүүхдэд ном уншуулах зорилгоор хүүхдэд ном уншиж өгнө гэсэн юм бол байж болохгүй. Хүүхдтэйгээ харилцаж байна тийм ээ. Тийм харилцаа явуулж тэр бас тэр бол маш чухал байгаа. Сүүлийн үед бол нөгөө амьд харилцаа гэдэг зүйл ерөөсөө байхгүй болчихсон тийм ээ. Одоо ингээл нялх хүүхдүүд хүртэл утсан дуртай болчихсон тийм ээ. Одоо ой хүрээгүй хүүхдэд л аав ээж нь утсаа бариулаад тоглуулдаг тийм ээ. Ийм болчихсон байгаа. Энэ үед энэ ном уншиж өгнө гэдэг бол нөгөө амьд харилцааг бий болгох. Тэгээ хүүхдтэйгээ харилцаж जैन. Тэгээд бас ярилцах боломж гарна тийм ээ. Тэр номыг уншиж өгснөөр хүүхдтэйгээ бас нөгөө асуулт тавиа тийм ээ. Тэр асуултаар дамжуулаа хүүхд маань юу ойлгосон байна, тэрийг бас мэдэх боломжтой байна тийм ээ. Тэгээ бас хүүхдийнхээ тэр байгаа байдлыг бас хараад ээж аав нь бас өөрчлөлтөд өгнөлт хийх тийм ээ. Тийм бас боломж бас гардаг их олон ач холбогдол. Тэгвэл зөвхөн нөгөө ном уншиж чаддаг хүүхдэд уншиж чаддгүй хүүхдтэй ном уншиж өгөхөөс гадна бас уншиж чаддаг хүүхдтэйгээ ч гэсэн тэгж чангаар гэртээ ном уншиж өгч ингэж цаг өнгөрөж бол энэ бас үр дүнтэй байдаг байх юм тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Тэгээд яг хэвлэл мэдээлэлээр ч юм уу эсвэл интернет, ном сэтгүүлээс ингээд харж байхад янз бүрийн аргууд бас байна л да. Жишээлбэл хүүхдтэй ном уншиж өгөхдөө эхлээд тэр номонд гарч байгаа тэр баатруудынхаа нэрийг нь чанга дурдж өгөө, чи мэдхүү, энэ талаар өмнө нь сонсч ирсэн үү? Эсвэл ярилцлагын дараад нь за одоо чи энэ талаар юу бодож гин, сая уншсан зохиолоос юу ойлгов ч юм ингээд хамт ярилцах. За эсвэл энэ зүйлийг чи альнаас нь хэрэгжүүлмээр байна ч юм олон аргуудын талаар бас байна л да. Гэтэ ер нь таны хувьд ер нь яг мэдээж арга болгоно л хэрэгтэй л байх л да. Гэхдээ нөгөө түрүүн би хэлсэн чинь нэг учраа болдгоо аав ээж нар те одоо түрүү хэлж гин ингээл нэр ном уншснаар ном уншиж сурах гэдэг юм уу гэсэн ч үгүй. Сэтгүүд нь харилцаанд нь биеийн хөгжилтөнд ч гэсэн нөлөөлөх гээд ингээд байдаг. Тэгвэл заавал тийм аргачлал эсвэл заавал хэрэгтэй юу аав ээж нарт юу гэж боддог вэ? Энэ дээр энэ аргачлал гэсэн юм бол яг тийм зүйл байхгүй л те. Тэгээд тухайн эцэг эхийн өөрсдийнх нь яг тэр одоо арга барил хүүхдтэйгээ тийм ээ хандах тэр хандлага тэрнээс л шалтгаална. Тэгээд яг хөө манай монголчуудын хувьд бол эртээр үеэсээ нөгөө үлгэр туйлс их хайлдаг байсан шүү дээ. Үлгэр туйлс хайлдаг тийм ээ. Энэ нь бас нөгөө тэр хүүхдийг бусдыг хүндэтгийг хайрлах бас нөгөө их дэлхий тийм ээ байгаль орчинтойгоо харьцах тэр бүхий л зүйлийг бас төлөвшүүлж нөлөөлдөг байсан. Тэгэхээр яг эцэг эхчүүд хүн болгоно л эцэг их болсон бүхэл хүмүүс хүүхдээ сайн хүмүүжүүлээ, сайн хүн болгоё гэсэн бас хүсэл мөрөөдөлтэй байдаг тийм ээ. Тэгэхээр яг хоо ном уншиж өгнө гэдэг бол энэ бол хүмүүжлийн бас нэг хүмүүжил олгох нэг хэлбэр учраас ээж аав үнэхээр яг сэтгэл байгаа тийм ээ. Цаг гаргаад ингээд уншиж өгөх юм бол уншиж бас ингэж харилцааг тогтоож авах юм бол хүүхдэд их хүмүүжлийн эерэг тийм нөлөөг бас үзүүлж чадах талтай байна. Ер нь ингээд залуу гэр бүлүүдтэй их уулздаг бах, зөвлөгөө их өгдөг бах. Хүүхдтэй гэр бүлүүдтэй ингээд уулзаад ярьж хахад хүүхдтэйгээ цаг гаргах талынх нь ер нь ямар байдал ажиглаж байна? Ялангуяа магадгүй тэргийг харахад л хүүхдээ ном уншиж өгдөг энэ хандлага, чиг хандлага ер нь хаашаа явж байгаа шиг байна Монгол гэр бүлийн хувьд. Яг хөө залуу гэр бүлүүд одоо анхныхаа хүүхдээр бол бас яхаа уучраа мэдэхгүй тийм ээ. Тийм алдах эндэх тийм талууд бас байдаг. Гэхдээ яг тийм ээж аав нар ингээ ирээж уулзж байх үед нь бол бид наа ингээрээ тэгээрээ гэдэг хүүхдийн хүмүүжлийн талаас бас ярьж өгдөг. Тэгэхдээ яг цаг гаргах тал дээр одоо ер нь орчин үе бол их тийм нөгөө аж үйлдвэрчсэн тийм ээ тийм материаллык байдлыг илүү чухалчилдаг болсон энэ цаг үед л тийм яг ийм байдалд нөгөө
ер нь их тийм бэлэн имийг хүүхдүүдэд олгох гэдэг тийм ээ. Ерөөс нь ингээд компьютер асаагаал компьютераар ч бас нэг хүүхдийг сэтгэхүйг бас хөгжүүлэхдээ янз бүрийн тийм програм одоо цахим ном гэж бас гарсан байж та тийм ээ. Тэгээд эсвэл нөгөө утсаараа ингээд тоглуулах юм хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх тоглоом ч юм уу. Иймэрхүү юмнуудыг бас хийх гээд байдаг. Гэхдээ яг интернет, телевизээр одоо гэдэг зүйл бол зөвхөн нэг талаас одоо хүн болвол нөгөө бодох тийм чөлөө олгодог. Бодох чөлөө ерөөсөө олгодог. Ерөөсөө тэндээс ирж байгаа бүх мэдээллийг л авахаас өөр аргагүй болдог. Тийм тэгэхээр хүн дотроо эргэцүүлж бодоо энэ зөв юм байна, энэ буруу юм байна гэдгийг тэгжээж хүн өөртөө зөвийг нь авч тийм ээ. Бурууг нь бас ингэж хайж явах хэрэгтэй байгаа тийм. Дүгнэлт хийж эргэцүүлж тийм ээ. Ингэж явах юм бол бид нэр яг жинхэнэ тийм ээ. Тэр одоо мэдлэгийг эндээс өнөдөр олж авч чадна. Тэгээд залуу аав ээж нар маань жаахан энэ тал дээр жаахан алдаад байх шиг. Тэгэхээр яг хэлтгэлдээ жаахан хүүхдтэйгээ харилцаатай байж яг ном уншиж өгөө. Тэгээ ном уншиж өгөх нь юм одоо ач холбогдолтой байдаг шүү. Тэгэхээр ярилцлага хэдүүлээ нэг хэсэг хормын дараа эргээд үргэлжлүүлээ тий. Тэгэхээр гэрэл нэвтрүүлэг та бүхэнд хүрж байна. Тэгээ энэ удаагийн дугаараар бид нэр хүүхдүүдтэй ном уншиж өгөх тухай үүний ач холбогдлын тухай, энэ соёлын тухай ярьж байгаа билээ. Тэгээд хэсэг хормын дараа хэдүүлээ ярилцлага үргэлжлүүлцгээе үзэгчдээ. Үзэгч та бүхэнд гэрэл нэвтрүүлэг хүрж байна. Тэгээ энэ удаагийн дугаараар бид нар хүүхдүүдэд ном уншиж өгөх үүний ач холбогдлын тухай ярьж байгаа билээ. Тэгээд ярьслаа бүгдээрээ сонирхолтой чиглэл рүү хандуулъя те. Тэгэхээр ном уншин хүүхдийг номоор хүмүүжүүлнэ, өөрийнхөө дуу хоолойгоор хүмүүжүүлнэ гэдэг энэ соёл бас хүний амьдралын тийм сонирхолтой хэв маяг. Тэгээд ямар ч хэв маяг хүний итгэл үнэмшилтэй маш холбоотой байдаг шүү дээ. Тэгэхээр Христ итгэдэг хүний хувьд, христийнхний хувьд энэ соёл нь хэр зэрэг гүн сурших ёстой юм бэ? Хэр зэрэг гүн байх ёстой юм бэ? Энэ талаар бас та өөрийнхөө санал бодлыг хуваалцж болох уу? За тэгээд яг Христэд итгэгч хүнийхээ хувьд бол бид нэр Бурхны үг Библийг бол тийм ээ одоо үнэн гэж итгэдэг тийм ээ тийм хүмүүс байгаа. Тийм учраас бид нэр өдөр тутмынхаа амьдралд Библийн үгийг уншиж бас түүнийг амьдралдаа хэрэгжүүлж тийм ээ тэр үгийг амьдрал дээр одоо тэр биелэл болгохын тулд хичээж амьдардаг тийм хүмүүс байгаа л да. Тэгээд яг тийм учраас яг Библи одоо бидний амьдралд бол яг ном унших буюу тийм ээ Библи унших гэдэг бол амьдралын маань нэг хэсэг болчихсон зүйл л дээ. Тэгээд мэдээж хэрэг энэ итгэл үнэмшлээ хүүхдүүдэд одоо шилжүүлэн те дамжуул өгөх ёстой үүрэгтэй л гэдэг багтаа. Хэдэн наснаас нь энэ боловсролыг эхлүүлэх ёстой гэдэг. Энийг бол баг ураг байх үеэс нь тийм ээ хевлээд байх үеэс нь бид нэр эхлэх ёстой шүү дээ. Тэгээд хүүхэд бол ер нь хевлээд байх үеэсээ бол ээжтэйгээ бол тийм ээ өөрийнхөө аавтай ч гэсэн яг харилцааг тогтоохыг хүсдэг. Яг яа тэгэхээр өөрөө амьд тийм ээ бие учраас хүн учраас бас тэр сүнслэг биет учраас тэгээд хүүхдийн одоо тэр ураг байх үедээ хамгийн дуртай зүйл бол яг юм одоо тийм яг эрдэмтэд бас тогтоосноор яг итгэж хүнийхээ хувьд хэлэхэд ингээ Библи уншиж өгөх тийм ээ ингээд магтан дуудуулах энд хамгийн дуртай байдаг гэж эрдэмтэд бас судлаад энийг бас тогтоосон байлаа. Тэгээ хүүхэд тэр үед хамгийн амар тайван бас их дуртай байдгаа бас Библиэд багт илэрхийлсэн байт юм байлаа. Тэгээд яг бүр тийм нялхаас нь хевлээд байхаас нь боловсрол хэлэх нь шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө ээж нь Библи уншдаг, аав нь ч гэсэн тийм ээ. Хажууд нь ингээд ээжийнх нь хажуу суугаад тийм ээ хүүхдээ бас ингээд хевлээд байгаа хүүхдээ зориулаад Библи уншиж өгөх. Энэ бол бүр одоо хүүхдийн нөгөө тархины хөгжилд бас их сайн нөлөөлдөг. Энэ тал дээр бас нэлээд үлгэр дуурайл болцдог ойролцоо соёл бол еврейн соёл гэдэг шүү дээ. Христ итгэдэг хүмүүсийн хувьд бол ялангуяа Христэд итгэлийн суур тэр итгэл үнэмшлээс тэр амьдралын маягаас гарсан байдаг. Тэгэхээр ерөөчд өөрсдөө ч гэсэн бас ерөн хүүхдийн хүмүүжлэлтэй энэ Библийг илүү түлхүү хэрэгэлдэг. Тийм. Тийм ч учраас еврей одоо хүмүүс дотроос ер нь Нобелийн шагнал хүртсэн хүмүүс их олон байна шүү дээ. Нобелийн шагнал хүртсэн хүмүүсийг тоолоод ер нь харах юм
ер нь еврей бус хүмүүс бол их цөөхөн тийм ээ. Еврей гаралтай хүмүүс бол их олон байдаг. Энэ нь нөгөө нэг хүүхдээ нөгөө багаас нь тийм ээ ээж нөгөө Библи уншдаг өгдөг байсан. Энэ соёлтой холбоотой гэж би бас боддог юм аа. Хүмүүс болохоор яг хоо еврей гэдэг бол гоц хүмүүс байдаг л гэж ойлгоод байдаг. Гэтэл бол багын соёлтой нь бол саншгүй холбоотой зүйл байна. Харилцаа тэр харилцаа хүмүүжлэх чухал гэдэг бахан тий. Тэгээд одоо нөө яг Библи одоо Библиэлд гардаг нэг ишлээс бас ингээд дурдах юм бол явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдэд зааж сургаа. Тийм ээ. Тэгэх юм бол тэр өтөлсөн ч тэр замаар хазаахгүй гэдэг тийм үг байдаг. Тэгээд яг энэ одоо өтөлсөн ч гэдгийг нөгөө хүүхэд 90 цент хүрсэн ч тийм ээ тэр замаасаа хазаахгүй гэдэг. Тэгээ хүүхэд 90 цент хүрнэ гэдэг бол нэг өсвөр настай одоо өсвөр наснд эрэгтэй хүүхэд бол нэг 13 14 наснаас ахуулаад одоо ингээд өсвөр насндаа хүрээ шилжилтийн насны одоо тийм ээ эхэлдэг байгаа шүү дээ. Тиймээс яг энээс өмнө хүүхдэд яг тэр бүх одоо үндсэн тийм ээ суурийг өнөөдөр тавьж өгөхийн тулд одоо еврей ээж нар маш их сайн анхаардаг байсан байгаа. Тэгээ тийм ч учраас еврей хүмүүс ер нь багасаа одоо имийг их ухаж ойлгох тийм ээ чадвартай. Тийм одоо бас их олон шин зүйлийг санаачилж чадсан тийм ээ. Тийм хүмүүс бас болсон болов гэж бас боддог. Ер нь бол тэд нар ингээд өнөөгийн бидэндээс онцлог ямар байдлаар яг энэ хүүхдээ өсгөх хүмүүжлэх тал дээр ялангуяа ном унших тал дээр илүү байд юм би. Яг юугаараа илүү байд. Та энэ талаар сонсч судалж ирсэн. Яг хөө зүгээр сонсчлээсэн л да. Тэгээд яг нөгөө итгэгч хүнийхээ хувьд одоо еврейн соёлыг бас ингээ их сонирхдаг байсан. Одоо ч гэсэн ер нь их ном зохиол бас ингээд хаяа бас ингээ харж байдаг. Тэгээд яг еврей одоо боловсрол еврей соёл дотор бол ээж нар нэг нөлөөтэй байдаг. Тэгээд аав нь манай монголчуудын хувьд бол аав нь монгол байжээж тэр хүүхд одоо ээж нь хэдэ харь илгийн хүн байлаач тэр хүүхдийг монгол хүн гэж үздэг тийм ээ. Гэтэл еврей хүмүүнийг болвол тэгдэггүй тийм ээ. Ээж нь еврей хүн байх юм бол аав нь одоо харь илгийн хүн байсан ч гэлээ тийм ээ. Ээж нь еврей байх юм бол еврей хүн гэж үздэг. Яа тэгэхээр ээж нь тэр хүүхдийг хүмүүжүүлдэг учраас. Тэгээд еврей тийм ч учраас нөгөө еврей ээж нар бол багаас нь хүүхдээ ингэж яг тийм ээ одоо Библийн үгэн дээр Библийг үнэхээр энэ үгийн дагуу чи өнөөдөр амьдрах ёстой шүү гэж зааж сургадаг байсан. Энэ нь нөгөө хүүхдээ Библи уншдаг. Тэд нэр бас Библи уншихтаа ингэж нэг дуу одоо дуулж байгаа юм шиг тийм ээ. Тэгэж өнөөдөр уншдаг нь энэ аялгаа уншдаг нөгөө манай Монголын үлгэр туйл сайлдаг байсан. Яг тэрнтэй бас яг ижил төстэй. Тэгээд монголчууд нэг дээр үед хүүхдүүд оройн цаг болохоор ингээд цуглуулад настай одоо үлгэр туйл сайлдаг хүн ингээд тийм ээ одоо орон хуураа хуурдаа тийм ээ ингэж үлгэр туйл сайлдаг байсан. Энэ бас нөгөө монголчуудын одоо дээр үеийн тийм ээ тэр хүүхдүүдийн яг төлөвшөлт бас нөгөө эцэг эхийгээ хүндэлдэг тийм ээ бусдыг хүндэлдэг эх орноо хайрладаг энэ төлөвшөлт их нөлөөлдөг байсан юм шиг байна. Тэгээд магадгүй зарим эцэг эхчүүд бас ингэж бодож яж болох юм л да. Өө би одоо ингээд хүүхдээ баг байхад нь цаг гаргаж чадаагүй, ном уншуулж чадаагүй болохоор одоо хүүхэд нь том болчлоо. За би ч өнгөрсөн юм байна да ч юм уу тий. Ийм бодолтой байж иж болох юм. Одоо тэгвэл тэр эцэг эхчүүдийн яг бодлоор өнгөрсөн үү одоо энэ дээр юу гэж хариулах? Ер нь хэдэн наснд хүрсэн хүүхэд одоо хитрхи оройтцсан бэ? Тэгвэл хүүхдийн хүмүүжилд оройтно гэж байдгүй. Үнэхээр тэр эцэг их өөрөө ухаарч байгаа бол тийм ээ хүүхдийн хүмүүжил гэдэг бол ерөөсөө эцэг эхээс л улбаатай шүү дээ. Эцэг их ямар байна? Хүүхд тийм байна. Тиймээс эцэг хүн өөрөө ухаарч байгаа бол тийм ээ үнэхээр би одоо ингэх хэрэгтэй юм байна гэдгээ ухаарсан л бол хизээч оройтохгүй. Тэгээд ямар ч хэлбэрээр одоо хүүхдээ ингээ суугаад тийм ээ үнэхээр харилцааг бас тогтоож болно. Захаагаар илэрхийлж болно тийм ээ. Унсан номоо хүүхдтэйгээ бас ингээ хуваалцаад ярилцах юм уу? Тийм байдлаар бас одоо хандаж бас болно тийм. Эцэг эхчүүд бас сэтгэлээр бити унаасаа гэж би бас бодож байна. Тэгээд одоо зарим ээж аав нар бас ирээд асуудаг л да би оройтсон уу одоо оройтчлоо гэж ярьдаг боловч миний хэлдэг үг бол хизээж оройтойгүй шүү тийм. Тэгээд үнэхээр яг нөгөө хайр гэдэг бол бид нар нөгөө амьд нөгөө органик тийм ээ амьд
хүмүүс учраас хайр гэдэг зүйлийг мэдэрдэг байхгүй. Тиймээс эцэг үнэхээр яг хайртай гэдгээ хүүхдэд илэрхийлээ тийм ээ. Тэрийг өнөөдөр мэдрүүлж чадах юм бол хүүхэд тэндээс юмыг ойлгож авч мэдэрдэг. Хичнээн том болцсон 30 40 хүрсэн байлаа ч гэсэн тэр хүүхдэд бол эцэгхэн тийм ээ үнэхээр нөлөөлөх боломжтой байгаа. Тэгвэл ямар ч эцэгхэд бол ерөнхийдөө энэ найдар бол байдаг байна тийм. Тэгээд тухайн цаг үеэс эхлээл ингээл хүүхдүүдэд цаг гаргаад ном уншиж өгнө гэдэг бол бас хүүхдтэйгээ цаг гаргах нэг чухал хэв маяг юм байна л да тийм. Хүүхдээ цаг гаргана гэхлээр хүмүүс яг юу ихэ мэдтгүү л дээ тоглох гэж боддог. За тоглох мэдээж хэрэг байгаа. Тэгэл дандаа тоглоод байх юм уу гэхээр яхаа мэдхгүй болчтой. Аваад гадагшаа гараад кино шиг үзэх ч юм уу те. Тэгээ хичнээн явдаан тэгж гарах үлээ. Өглөө хөтөнд бас заримдаа хэцүү байдаг. Тэгээд ном унших гэдэг бол өөрөө бас их олон талын ач холбогдолтой хэрэгтэй зүйл юм байна л да. Тэгээд аав нар бас үнийг илүү хийгээсэй гэж бас боддгоо тийм. Ээж нар яг нөгөө хүүхдээ илүү их хамт байдаг тийм ээ. Цаг өнгөрөөдөг учраас аав нар маань яг нөгөө ажил гээл явцдаг. Тэгээд тэгтээ нөгөө гэртээ бас байх үедээ хүүхдээ бас тийм ээ тоглохын хажуугаар орой ингээ унтахт нь оронд нэгэ оруулаад дуртай номыг ингээ бариад бас уншиж өгөх юм бол аавынхаа хайрыг мэдэрнэ тийм ээ. Аа маань өнөөдөр надад бас анхаарал тавьж байна гэдгээс тийм гэдгийг бас мэдрэх учраас тийм аав нар бас үнийг илүү хийгээсэй гэж бас боддог. Нэрэл өнөө үед амьд харилцаа гэх түрүүн тань ярьсан тийм хэрэгтэй болсон энэ үед бол ялцчихгүй бас хэрэгтэй зүйлээ нэг болчиход байна тий. Яг ингээд ажиглах юм бол эцэг эхчүүд түрүүний хэлснээр бэлэнчлэг сэтгэлгээ буюу өөртөө амраар хүүхдийг хүмүүжүүлэх гээд л байдаг. Одоо наад зах нь аудио ном гэдээ гарсан юм шүү дээ. Нөгөө номыг аав нь ээж нь уншиж өгөхөөс илүү өөр хүн уншаад уншдаг ч юм уу тийм уншсан байгаа шүү дээ. Тийм тэгээд яг нь ном уншиж өгнө гэдэг чинь нэг хүүхдийн төсөөлөн бодох чадвартай их нөлөөтэй байхгүй. Тэгээд ингээд хүүхд багаас нь аав ээж ном уншаад ингээд өгцөн хүүхд чинь дараа нь өөрөө ингээд ном уншдаг болчоор хүүхд ингээд ном ингээд уншихаар тэр үйл явдлаа ингээд толгойд төсөөлөн бодно тийм төсөөлөн бодно. Тэгээ тэр дотор чинь янз бүрийн дөрүүд бас гарч ийн тийм ээ. Тэгээ тэр дөрүүд дотор өөрөө бас орно тийм ээ. Өөрөө ороод тэгээд энэ нь муу хүн, энэ нь сайн хүн гэдэг аль нь тий зөв байна, аль нь муу байна тийм ээ. Сайн мууг ялгах бас чадвар бас бий болж байгаа. Тэгээд яг нь Адам Смит гэдэг нэг нөө зах зээлийн одоо судалсныг судлаач тийм ээ эдийн засгч хүн байдаг шүү дээ. Энэ хүн бас нэг хэлсэн байдаг үгийг бас санаж байна л та. Тэгээд энэ хүн одоо улсын жинхэнэ баялаг болвол тийм ээ одоо тэр хүний тухайн ард түмний төсөөлөн бодох чадвар байд юм аа гэж ингэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нэр улс орноо хөгжүүлэе гэж яриа л юм тийм ээ. Одоо Монгол орноо хөгжүүлэе гэж яриа л юм. Тэгэхээр ээж аав нар хүүхдэд сэтгэн бодох чадвар төсөөлөн бодох тэр чадвараас тэр төсөөлөн бодох тэр чадвараас л одоо өнөөдрийн онгоц бий болсон байгаа тийм ээ. Өнөөдөр усаар явдаг тэр одоо усан дээр явдаг онгоц одоо хөлөг онгоц тийм ээ. Усан онгоц бий болсон байна. Өнөөдрийн бидний хэрэглээд байгаа энэ компьютер гэл энэ бүхэл зүйл бий болсон байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр хүүхдүүдэд үнэхээр төсөөлөн боддог юм ингэж бас төсөөлөн бодох чадвар төдийгүй хүүхэд номноос юу одоо миний хувьд бас юуг олж авсан бэ гэхээр яг багийнхаа тэр ном уншижсэн туршлагаас олж авсан зүйл бол юмыг нөгөө одоо хүний сэтгэлийг ойлгох, бусдыг ойлгох тийм чадвартай суралцсан байхгүй. Тэгээд яг ер нь боловсрал гэдэг зүйл бол ер нь хүн ингээд өөрийнхөө амьдралаар ингээд туулж мэдэрсэн зүйлээ их хурдан сурдаг тийм ээ. Тэгээгүй бол бас ингээд сурах нь бас хөндий байдаг тийм. Гэхдээ бид нэр бүх зүйлийг өөрийнхөө амьдралаар мэдэрч авч чадахгүй шүү дээ. Туулж чадахгүй. Гэхдээ түүнийг туулж болох одоо маш энгийн арга бол сургамжуудын номоос авч болно. Ном байхгүй тийм олон ном болвол бас бидний одоо түрүүн бас хэлсэн байгаа ном бол ертөнцийг харах цонх юм аа гэх тийм ээ. Номноос бид нар маш их олон зүйлийг хэдий би өөрөө яг ингээд туулж үзэж тийм ээ амсаагүй байлаа ч гэсэн олон туршлагуудыг тийм ээ авах боломжтой, сурах боломжтой. За маш их баярлалаа танд. Бидний тэгээд ярилцах цаг ингээд өндөрлөж байна.
Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Өнөө орой хараад одоо хүүхдүүдэд ном уншиж өгье. Тэгээ тий. Тэгээ олон үзэгчд маань ч гэсэн өнөө орой нэвтрүүлэг үзсний дараа бас нэрээ хүүхдүүдэд ном уншиж өгье шийдээ өнөө орой ном уншиж өгөх байхаа тий. За баярлалаа. Бидэнтэй хамт байсан танд баярлалаа. Гэрэл нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Бид нар хамтдаа хүүхдүүдэд ном уншиж өгөх чухал хүмүүжлийн талаар ярилцлаа. Тэгээ таны хувьд ч гэсэн та магадгүй уншиж өгдөг ч гэж болно, өгдөггүй ч гэж болно. Хэрвээ өгдөггүй байсан бол энэ оройноос эхлүүлээд та уншиж өгөөрэй. Тэгээд өөрийнхөө бас бодлыг бидэнтэй хуваалцах боломжтой шүү. Бидний эргэн хандлтын утас руу та утастаарай. Дараагийн дугаараар эрг уулзцаая баяртай. Баяртай үзэгчтэй. Баяртай.